Дорнод аймгийн Хэрлэн сумын 11-р цэцэрлэг нь 2025-аас 2026 оны хичээлийн жилд 6 бүлэг 190 хүүхэд 27 багш ажилчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус цэцэрлэг нь мэрэгжлийн багшаар 100% хангагдсан бөгөөд нийт багш нарын 80% нь боловсролын магистр зэрэгтэй. Мэрэгжлийн тэргүүлэх зэрэгтэй багш 3, заах харах зэрэгтэй багш 3 ажиллаж байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилд суралцахад сорилсан мэрэгжлийн багш нарын бүлгээрээ багшлагын болон суралцахад тулгамдж байгаа асуудлыг хамтран шийдэх, харилцан туршлага солилцох, суралцахын үр дүн сайжруулах зорилго тавьж ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрийн амжилтыг хэрэгжүүлэх, хөтөлбөрийн үзэл баримтлал зорилго, хүүхдийн эзэмших чадамжийг багш, эцэг эхчүүд бүрэн олгож, хүүхдийн хөгжил, багшлагын ба суралцахыг дэмжих, хүүхдийн оролцоонд тулгуурласан идэвхтэй суралцахыг төлөвлөн зохион байгуулахад анхааран ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүхдийн авьяас сонирхлыг хөгжүүлэхэд чиглэсэн хүүхэд хөгжүүлэх сургалт буюу хүүхэд бүр нэг дугуйлан үйл ажиллагааг бүлэг бүр зохион байгуулан ажиллаж байна. Бэлтгэл А бүлэг оригами, бэлтгэл Б бүлэг тусч бамбарш, ахлах А бүлэг спорт үрэл, ахлах Б бүлэг эв долоо, дунд бүлэг мугаашоо зэрэг нэмэлт үйл ажиллагааг эцэгхийн дэмжлэгтэйгээр зохион байгуулан 191 хүүхэд хамрагдан авьяасаа хөгжүүлэн суралцж байна. Хөгжмийн багш найралтай болон хөгжмийн дугуйлан, биеийн тамирын багш уран гимнастикийн дугуйлан хичээлүүлэн ахлах бэлтгэл бүлгийн 84 хүүхэд хамрагдан 12 дугаар сард эцэг эхчүүдтэй үйл ажиллагаагаа тайлгнахаар бэлтгэл хангагдаж байна. Хүүхдийн чадамжид суурилсан суралцахын үр дүнг уялдуулсан эцэгхийн оролцоо хамтын ажиллагааг сайжруулах зорилтын хүрээнд сургалтын 6 чиглэлээр 2437 ширхэг хэрэглэгдэв. 5 чиглэлийн хүрээнд 175 ширхэг дасгал даалгаврын ном хийж сургалтын үйл ажиллагаанд хэрэглээ болгосон. Мэргэжлийн багш нарын бүлгийн төлөвлөгөөнд тусгасан нээлттэй анги үйл ажиллагааг багш бүр өөрийн сайн туршлагыг танилцуулан харилцан суралцаж хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байна.